За Оросын ерөнхийлөгч Владимир Путин Иранчуудад Навризийн баярын мэнд хүргэлээ. За ингэж хүргэхдээ бас их анхаарал татсан мэдээлэл хүргээд байна. Өнөөдөр Навризийн баярыг олон суун сая хүмүүс дэлхийд даяар тэмдэглэж байна. За уг хаврын баяр нь эртний Перс буюу одоогийн Иранаас гаралтай. За ийхүү Ираны ард түмэнд ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэхдээ ийхүү хэлсэн байна. Энэ хүнд цаг үед Москва Тегераны үнэнч найдвартай түнш хിവэр байна. Ираны ард түмэн энэ хүн сорилтыг нэр төртөө даван туулна гэдэгт бид итгэж байна гэсэн байна. За харин Иранчууд Москвад тун сэтгэл дундуур байгаагаа удаа дараа мэдэгдээд байгаа. За яг үнэндээ бол Америк, Израилийг Хятад болон Орос буруу шахаас илүү өөр бодитод тусалцаа ерөөсөө үзүүлэхгүй байгаа. За 2019 онд Ираны үндэсний аюулгүй байдал гадаад бодлогын хорооны дарга асан. Орос Хятад хоёр хүнд үед жинхэнэ найз биш гэдгийг харууллаа. Тэгэд өөрсдийн эрх ашиг сонирхлол боддог гэж мэдэгдэж байсан бол саяхан одоогийн Ираны гадаад иргэн сайд Аббас Аракчи бид хамтрагчдаа зүгээр нэг мэдээлэл гаргахын оронд бодит дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна гэж мэдгдсэн байна. За ерөнхийлөгч Путин Ираныг яг бүрэн дэмждэггүй мэт гэж бодохоор нэг үг хэлээд амжсан. Тэрээр Иран цөмийн зэвсэгтэй болохыг бид хүсэхгүй. Учир нь энэ бүс нутгийн доктортой байдлыг алдагдуулна гэжээ. За 3 сарын 22 буюу Нэм гарагт төв цэнгэлдэх хүрээлэнд Мунигийн хамт олон Москвад бага насны хүүхдүүдэд хүлсэн ирсэн хүүхэд болгоноос аздан шалгаруулах юм байна. За скутер мөн брендийн ундаг дух бэлгэлэх юм байна. Та бити хоцроорой.